Сагсан бөмбөгийн ирээдүйн лигийн тэмцээний 16 хүртэлх насны аваргууд өнөөдөр тодорсон байна. Энэ талаарх мэдээлэлээр спортын мэдээ үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Энэ он Монголын сагсан бөмбөгийн холбоо байгуулагдсны 55 жилийн төхөж байна. Энэ хүрээнд өсвөрийн сагсан бөмбөгчдийн ирээдүйн лигийн аврах шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид ур чадвараас орин өрсөлдөж байна. Тэмцээнд дүүргийн шигшээ баг болон клубын багууд оролцож байгаагаараа ихэнх онцлогтой тэмцээн боллоо. Өнөөдөр спортын төв ордны Аатан хэмт тэмцээний шигшээ тоглолтууд болж аваргууд тодорлоо. Энэ удаагийн тэмцээнд октоос хүрэл медалийг Баян зүрх дүүргийн баг тамирчид хүртсэн бол мөнгөн медалийг Баян гол дүүрэг, аваргын алтан медалийг Гэрэлт тосгол жуулагчтай Хаан уул дүүргийн баг тамирчид хүртсэн байна. Энэ тэмцээнд манай Хаан уул дүүргийн спорт ороо болон Ган төмөр багш Хаан уул дүүргийн спорт ороо маань маш их тусалцаа дэмжлэг үзүүлж оруулсан байгаа. Мөн 52 дугаар сургуулийн захиргаан аж ахуй болон манай багш нар маань аягүй их дэмжиж хүүхдүүдийг маань урамшуулж оролцуулсан байгаа. Тэгээд тэр бүгдд нь бүгдээрэндээ баярлалаа, талархаж байна гэж хэлье. Эрэгтэй багуудаас сонгон найрхан дүүргийн баг тамирчид 3 дугаараар шалгарсан бол мөнгөн медалийг CSF, аврагын алтан медалийг Эрдэнэбаатар тасгалжуулагчтай Төв ургац баг хүртсэн байна. Өнөөдрийн тэмцээний шилдэг тоглогчоор Октоос, Үлзэвэри Эндра, хөөгүүдээс Төв ургацгийн Хадзаягийн Батхуйг нар тодорсон байна. Хүүхдүүдтэй хандаад одоо энэ сайхан тэмцээнд анх удаага орж төрүүлсэндээ бид баяртай байна. Биднийг тэмцээрээс үзэгч олондоо баярлалаа гэж хэлье. Энэ шилдэг тоглогчийг авахд тусалж дэмжсэн багийнхан багш хамт олон хөгжөөнд дэмжигчтэй баярлалаа гэж. Тоглолтуудын талаар сүүлийн тоглолт. Сүүлийн тоглолт маш өрсөлдөөнтэй баг өдөө өмнө нэг тоглож исэн, хоёр тоглож исэн, нэг хожигдсан баг. Бидний өрсөлдөгч баг өстэй тооцсон дөрөв баяртай.